За сайн бацгаана уу? За өдрийн мэнд, орой мэнд. За Монгол орой болчлоо. Чехэд өдөр болж байна тийм ээ. 6 цагийн зөрүүтэй хавцтай тий. За өнөөдөр Бүгдээрэмдэх Чех улсад одоо гэр бүл хүчирхийллийн тухай 10 хууль байдаг. Энэ тухай чинь дэлгэрэнгүй мэдсэн зүйлээ тааддаг хуваалцъя. За энийг яагаад би энэ тухай ярих болсноо эхлээд таадтай ярьж өгье гэж бодож байна. Бид нар одоо ер нь бүгдээрээ л одоо ер нь за нэг Чех руу явчих юм бол амьдрал дээр чинь Америк руу явчихвал нэг болох гээд байна, Солонгос руу явчихвал нэг болох гээд байна гэдэл ингээл хамаг мөнгө төгрөгөөд эн чин тариал хамаг ачлаа зохицуулаад Монголоос явж л ивэл хүний нутагт очиод бас болондоо бүтээндээ маш их юм зүйл санхүү асуудлаа шийдэндээ нэг орон гэрийн асуудал шийдээд ирье гэсэн ийм л зорилготой явцгаадаг. Эхлээд аав ээж нар нь яваад за Чехэд бол ялангуяа дараа нь хүүхдүүд нь очдог. За очиод бас хүний нутагт ер нь амьдрал ахуйгаа сайжруулахын төлөө л явдаг үстэй ер нь бүгдээрээ л тийм зорилготой явдаг шин анх явахта. Энд ч Монголд ч хэцүү байна, тэмч хэцүү байна, ингэж ч ажил олохгүй байна, тэгж цалин олохдохгүй байна гэж явцгаадаг үстэй. Өнөөдөр л жоохон ууртай лайв хийнэ. Тий. За гэтэл үр хүүхдийнхаа сайн сайхны төлөө очичоод эх орондоо за хэрэгтэй иргэн болгож төлөвшүүлэх заавал үр хүүхдээ мэдээж хэрэг эх орондоо үлдээхгүйгээр бас өөрөөсөө дэрэгдээ авдаг. Тийм ээ? Европ соёл хүмүүжлтэй болгоод бас өндөр боловсралтай болгоод тайван амьдруулахаар гэд янз бүрийн шалтгаанаар хүүхдээ бид нар аваад очдог. Тийм ээ? За Чех Монголоо өнөөдөр хослуулаад зөв амьдарч байгаа залуучууд бол маш их байна. Тэдэртэй бол үнэхээр талархах нь их зүйтэй байх гэж бодож байна. Яагаад бол тэдэр бол маш их хичээж байна, ажлаа сайн хийж байна. Эх орныхоо нэрийг, аавынхаа нэрийг, өөрийнхөө нэрийг тэр болгон тэгэл дуудуулаад байдаггүй, маш хичээдэг, ухаалаг одоо ийм залуу гэрүүлүүд, залуу хүмүүс маш их байна. Тэдний чинь хүчинд өнөөдөр Монголоос маш олон ажилчид авах хүсэлт одоо болтол үргэлжлээд явж байна. Гүн нь шүү дээ. Гэхдээ бид амьдарч байгаа орныхоо хууль дүрмийг мэдэхгүй байгаа. Эсвэл мэдхийг хүсдэгчгүй бас нэг ганц хоёр ч гэхгүй. Ер нь бол сүүлийн үед ялангуяа залуучдын бас нэг тийм хандлага, нэг тийм буруу хандлагатай хүмүүс бас байгаа нь нууц биш байна. Саяхан одоо Чехийн нилээд тархалттай маш олон сайтуудад тийм маш олон одоо Facebook дээр ер нь сошиал дээр бидрийг одоо цочрооссон юм мэдээлэл гарлаа. За энэ тухай таадтай би бас жоох товчхон ярьчих. Монгол залуу 34 настай 3 хүүхэдтэйгээ эхнэр хүүхдтэйгээ амьдарч ирсэн юм байна. За тэгээ энэ мэдээллийг энэ 7 сарын 31-нд энэ Новин ЦЗ гэдэг сайт дээр тавьснаас нь би таадтай ярьж өгье. Ер нь бол маш олон сайтууд төр байлаа. Тэрээр хүүхдүүдэд ташуураар зодож баг зэрэг дуулуургүй байлаа гэд тиймэрхүү шалтгаанаар байнга шийдгэж эхнэрээ зодож, цохиж, боомлж хүртэл байсан ийм хэрэг үүслээ. Тэрээр одоо Пилсен хотод шүүхээр орж бүх хэрэгээ одоо хүлээж түүнд 42 сарын тэнсэн өгсөн байна. Пилсен хот гэдэг чинь одоо Германы хэл дээр байдаг маш том үйлдвэрлэлийн хот, маш олон гадаад иргэд амьдардаг. Тэнд бас монголчууд маань бас нилээдгүй байдаг. Гэр бүлээрээ үр хүүхдүүдтэйгээ амьдарч байдаг. Ер нь ийм муухай юм барагтаа бол ерөнхийдөө сонсогддоггүй байсан. Тийм биз дээ. Шүүгч Бланка Шишовагийн бичснээр энэ бол ноцтой шинж чанартай хэрэг болсон уу гэвэл үнэ болсон. Тэрээр Монголоос ирсэн энэ гэр бүл иргэний хүүхдийн одоо хамгаалах нийгэмлэг улсын прокурор хяндаг гэдгийг бид сануулга өглөө. Үр хүүхдийн асуудал, гэр бүлийн асуудал ер нь гадаад Монголоос очсон гэр бүл үр хүүхдийн асуудал мэдээж хэрэг Чехэд амьдарч байгаа бол Чехийн хуулинд хариалагдах уу гэвэл хариалагддаг. Хэрэг барьд одоо тэр бичсэн зүйлээс нь уншихад 2020 оны 8 сарын 1-ээс хойш сэтгэл санааны дарамт үзүүлж эхнэрээ бүрэн бууж өгөхийг шаарддаг байжээ гэж бичсэн байна. Би яг орчуулж уншиж байгаа шүү та нарт. Би өөрөө санаанаасаа зохиох юм байхгүй энэ бол. Эхнэрээ хил амаар доромжлох, байнга нүүр биерүүн цохиж үйлдэл хийдэг байсан. Тухайн улсын прокурор
Либер Режиха гэдэг хүн энэ тухай ярьжээ. Мөн хүүгээ дагвар хүүгээ доромжилж ёс бус авир гаргалаа гэж ташуулддаг байсан. Муу дун авлаа гэж зоддог байсан. Муухай хоцоллаа гэж зоддог байсан. Мөн уншихад л бүрч хүнд шүү дээ. Мөн хамт зугаалгаар явсангүй гэж боомлж хөлийг нь гойлонгаар цохиж байсан гэж хавцас зэрэгтэнд бичсэн байсан тухай ярьжээ. Энэ одоо Монгол хүнээс гарсан хүмүүст мөн үү? Яа харахгүй Монголын иргэн гэж бичсэн байл шүү дээ. Залуу хүүхэд шүү дээ. 34 настай ийм залуу хүн хаанаасаа гардаг ийм аимшигтай хэрцгий, ийм аимшигтай уур уцаарэ. Эхнэр нь нөхрөөд хэрэлдэж болж штэ. Хэрэлдэггүй гэр бүл гэвэл хуурлах. Гэхдээ үр хүүхэд тэр хэрүүлж шин ямар хамаатай юм бэ? Ямар муухай стандарт бүр хэлэх муу өгч алдахгүй юм байна энэ төрс нэрээ. Хүн ч одоо хамт зугаалгаар явсангүй гэж хөл гарын зохиж тэр бүр гойлонгаар модорл зогсон бах л та. Муу дун авлаа. Тэрэн дээрээс шалтак мондодгүй юм байна. Муу дун авлаа. Чи муухай хувцлаа. Чи надтай зүй бос харьцлаа гэдэл ингээл нүдэд идэг нөхөр шүү дээ. Стопер нэг аррээд эндүү юм нэр. Тэгснээ хараа шүүхтэр эрэгтэй нь юу гэсэн гэж би чех хуулийг мэдээгүй гэдгээ би чех хууль мэдээгүй учраас юм үйлчлүүлсэн гэж тэгж хэлээд байгаа юм хаашийн. Гэхдээ гимшиж байна. Хийсэн хэрэгэндээ бол гимшиж байна. Одоо сайн аа болно гэжээ. Бурхан багш минь сайн аа болно. Тийм амархан өөрчлөгдөхгүй энэ хүн. Яг ийм гэмт хэрэг одоо энэ яг нэг 46 сар гэлөө те тэнсэн 42 сарын тэнсэн гэдэг чинь бараг 2 жил шүү дээ те 24 48 те. Тэгэхээр энэ хугацаанд хэрэг давтагдах юм бол 2-8 жилийн ялтай юм байна ийм гэмт хэрэг. За гэтэл эмэгтэй манай Монголд хойд эцэг хүүхдийг доромжлох бол ердийн асуудал байдаг гэж ингэж орчуулсан байна. Чехэд бичсэн байна. Ердийн асуудал байдаг. Монголд ер нь хүүхдэд зодох бол ерөөсөө энгийн асуудал байна юм гэсэн. Юу гэж байгаа юм болоо? Айл болгон тэгдэг юм болов? Тэгдэг. За тэгээд би комментуудыг уншлаа. За нэг иймэрхүү л бичсэн байлээ. Ижилхэн ерөөсөө бивэнээсээ копитол тавьсан байлээ сайтуудад. Хүмүүсийн коммент нь за хууль мэдээгүй гэж ялаас мултрах санаатай байгаа юу? Мэдээж одоо энэ чигүүд бичсэн юм уу? Одоо чигэд амьдарч байгаа хүмүүс л бичиж байгаа шүү дээ. Гадаад хүмүүс бичиж байгаа. Мэдээж хэрэг шүү дээ. Хууль мэдээгүй гэсэн хүн ялаас мултрахгүй шүү дээ. Энэ хүн бол зөв л бичсэн байлээ. За бүр нэг гайхсан коммент байна. Монголд ийм зан авир хэвийн үзэгдэл гэж хэн бодох вүлээ гэж гайхаж утсан байна. Яг ийм комментэн энэ бол 483 хүн лайк дарсан байлээ. Тэгэхээр маш олон хүн гайхсан байна. Монголын гэр бүлд ийм амар асуудал гардаг юм уу гэж гайхсан байна. Тэгэхээр монголчууд маань бас нэг тийм гаж буруу гэж боддггүй л байсан байж чийхүүд тийм ээ. За нэг хэсэг нь 100% худлаа гэж бодож байна. Энэ хүний худлаа гэж бодож байна гэдэг дээр бас л 400 гаруй хүний лайк дарагдсан байна. Энэ бол худлаа баха. Энэ худлаа ярьж байна энэ хүн гэж. Тэгэхээр үнэмшээгүй байгаа аахгүй тийм ийм муухай хэрцгий ингэж хүүхдээ хүмүүжилдэг гэвэл чийхүүд үнэмшдэггүй юм байна. За энэ нэг талдаа болоод яг монголчууд бол ийм муухай хэрцгий, ийм муухай авиргүй, ийм муухай хүмүүжилгүй гэж бододгүй юм байна гэж харагдаж байна. За нэг нь энэ залуу садист төрөмгийлэгч хүн зовоож ээж кайф авдаг хүн нэг л байна. Гүнэн штэ. Тэр чинь 2020 оноос хойш гэдэг чинь одоо 2026 он штэ. Ийм олон жил Чехэд очсноос эхлээд энэ зодон зохино эхэлсэн юм шүү энэ нөхөр. Угаасаа Монгол байхдаа л ийм байсан байж таарч Чехэд очиод ийм авиргүй болсон юм уу? Мэдгүй шүү дээ. Одоо хүний амьдрал цуг амьдарч ирсэн бол бид нар одоо хүнийг шүүх бол бас л хэцүү л дээ. Ер нь бол гэхдээ бас арай л хэтрүүлсэн байна. За нэг чихэн ингэж хэлсэн байна. Нохоо зодоход 5 жил авдаг шүү дээ. Тэгэхэд хүүхэд зодоход яагаад 48 сар шүүх өгсөн бэ? 46 сарын тэнцүү өгч байгаа юм бэ? Энэ шудрагуу манай Чехийн шүүгчд нар арай л дебилүү тэнгүү гэсэн бэл.
Нэр эдэр чинь нохоо моорондоо бол үнэхээр чанга хуйлтаа штэ. Гэхдээ эдэр бол энэ шүүх уралдаан бол арай л энэрнгүү болсон байна гэж харагдаж байна. 40 хэдэн сарын л тэнцүү өгсөн байна. За нэг нь шүүгчийн шийдвэрийг ерөөсөө ч ойлгосонгүй. Шүүхийн шийдвэрийг ерөөсөө ч ойлгосонгүй 10 жилч багдана гэж ütсэн байна. 10 жилч багдана. Хүмүүс аюу дургуутслаа илэрхийлсэн байгаа. 10 жилч багдана ийм хэрцгий хүнд. Чех шүүх дампуу болжээ гэж шудраг биш шийдвэр гарсан байна гэсэн байна. За нэг нь Монгол хуулиараа зодоо юу гэсэн байна. Одоо Чехэд байгаа болохоор эхнэртээ сарнаа авч өгч шүлэг унших ёстой болсон шүү өмнө гэд ККК гэцгэл. За энэ нэг иймэрхүү одоо комментод нэг 116 хүний лайк дарагдсан байгаа байхгүй юу? Тэр нохоо зодоход 5 жил авдаг шүү гэдэг дээр 400 хүн лайк дарсан байл. Яг үнэн шүү дээ. Нохоо зодоход нохоо одоо хүүхдээс илүү байх уу? Ер нь те. Тим жоохон 3 жоохон хүүхдийг өчнөө зодод нүдцэн байхад 2 жилийн тэнсэн өгцөө. Яа. За бас нэг энэ коммент Чехийн шилдэг аавар тодорлоо гэсэн байна. За Чех даяараа одоо мэдээч бүгдээр мэдсэн бүгдээр чигшсэн. Яагаад гэвэл энэ хүүхдийн асуудал, эмэгтэй хүний асуудал, хүчирхийллийн асуудал явж байгаа учраас хэн энийг дэмжих юм бэ? Хэн ч дэмжихгүй шүү дээ мэдээч хэрэг. За хаанч хуйлтай шүү гэдгээ мэдмээр гэж зөндөө бичсэн байлээ. За энэ бол мэдээч хэрэг. Ямар ч оронд хуйлтай, ямар ч оронд хүчирхийллийн эсрэг байна мэдээч хэрэг. Ямар ч оронд хүүхдийг хэрхэмлэнэ. Хүүхдийг хамгаална. За Чехэд үндэс сэдвэрэг орон ерөнхийдөө бол 10 хууль байдаг. Хууль мдээгүй учраас гэдэг юм ярихгүй шүү хэвлээ. Ерөөсөө энэ тухай бол одоо ерөөсөө ямар 10 эхнэр нөхөр хамтран амьдрагчаа зодох юм бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзнэ. Нэгт. Хоёрт хүүхдийг хүмүүжүүлэх нэрээр зодохыг гэмт хэрэг гэж үзнэ. Хоёр. Гуравт байнга доромжлох, айлгах, дарамтлах сэтгэл санаагаар хүчирхийлэх энийг бол хүчирхийлэл гэж үзнэ. Гэмт хэрэг гэж үзнэ. За дараагийнхан мөнгө бичиг баримтыг хураагаад ийш тийш нь явуулахгүй эрх чөлөөг хязгаарлах юм бол энэ бол хүчирхийлэл гэж үзнэ. Дараагийнхан цагдаа хүчирхийлэл гэж тооцвол 10 хоногоор хамгийн багадаа 20 хэрэгтэй. Дараачихан шүүх ойртохыг одоо гэр бүлийн хоёрыг ойртохыг хориглох хамгаалтын шийдвэр гаргах бүрэн үндэслэлтэй. Мэдээч хэрэг одоо ийм хүнд байдалд орчих юм бол шүүх хамгаална. За дараачих нь хүүхдийн дэргэд эхийн зодох хүчирхийлэл үйлдвэл хүүхэд хамгаалах байгууллагад шууд оролцох хэрэгтэй. За энэ бол үнэхээр Европод бол байдаг асуудал. Хүүхдийн дэргэд хэрэлдээл, хүүхдийн дэргэд ерөөсө ядаж чи гарчээж гэж байгаа ч юм байхгүй. Манайхан чинь дэрэгдэн ноцолдоо дэрэгдэн бивэнийгээ зандаж аваад дэрэгдэн бивэнийгээ доромжлол дэрэгдэн бивэнийгээс дэлгэр хилээл ингээд үлгэр дуурайад юм зааж өгöd байгаа юм уу эсвэл яагаад байгаа юм. За энийг бол Чехийн хуулинд бол шууд хүүхэд хамгаалах байгууллагад хандаж бүрэн болох хэрэгтэй. Боломжтой. За дараагийнх нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, мөн хөршүүд ямарваа нэг орилсон, бахирсан, дарамтлуулсан, зодуулсан чимээ анир гарах эсвэл энэ тэнд сорин моригтой болцсон байгаа цэцэрлэгийн багш нь мэдэх юм уу? Эмч нар мэдэх юм бол шууд цагдаагийн байгууллагад хандаж энэ асуудлыг бол зүгээр мэдээлэх заавал эрхтэй байдаг бөгөөд дараа нь энэ мэдээллийн дагуу заавал шалгадаг. Ийм зарчимтай. Ийм зарчимтай орнд бидэрт амьдарч байгаа. Хөршүүд мэдээлэх ёстой, мэдээлэх ёстой. Хажууд нь билээхэн одоо энэ хууль бол харин Монголд ширэгждэг. Тэр бол их сайн байна. Хажууд нь хүмүүс бахираад орилоод амиа авраараа гэдээ бахираад хахад хажууд нь гимгүү царайлчаад за гидний гэр бүлийн асуудал надад ямар хамаа байна патли авахгүй гэдэг ингээд суугаад байвал та хариуцлага бас хүлээ. Мэдээлэл өгөөгүйгээр бас буруутна. Цэцэрлэгийн багш мэдсээр хагаад хүүхдийг энэ тэнд хүүхний яц болцсон байхад мэдүүлээгүй бол бас л хуулийн хариуцлага хүлээн. Багш мөн адилхан.
Дараагийн нөхцөл гадаадд иргэд бол оршин суух зөвшөөрөл, виз сонголт, цаашдын цагаачлалын хэрэгээр өндөр нөлөөлнө. Заавал энэ бол ерөөсөө ойлгомжтой. Миний бодлоор энд 2 жилийн тэнсэн олгож байгаа боловч яг үнэндээ энэ бол улсын мөнгөөр тэр хүн тэр гадаад иргэний тэр шоронд тэгэл талах өдрийн 3 хооллоод ингээд хэвтүүлээд дай гэж бодох уу? Онц ноцтой бүр нэг хүн амны хэрэг ч юм уу, хар тамхины хэрэг ч юм бол эдэр бол далд хийн. А яг үнэндээ бол одоо энэ дэр ингээд пак гэл виз сонголтын дээр бол шууд нөлөөлнө. Миний бодлоор энэ бол 100% буцна. Йоо, виз сонгохдохгүй. Нэг л шүүхээр орчих юм бол сонгохдохгүй гэж бодож байна. Арих хүйтэн зэвсэг, хутганы хэрэг, согтуугийн хэрэг тийм юмд бол эдэр бол үнэхээр чанга гэдэг ийм хуйлтай газар. За Чехэд гэр бүлийн маргаан гэд үл тоодоггүй бол биш. Харин хүний аюулгүй байдал хүүхдийн эрх нэн тэргуунд хамгаалагддаг ийм орон. Швед бол өстой үнэхээр энэ тал дээр бол өстой Чехэс жилгүй юм билээ. За энэ чинь манай гэр бүлийн асуудал хаанарт бол өстой падли байхгүй гэдэг асуудал тэгж боддог бол та уучлаарай. Энэ томоо эндүр чинь гэсэн үг. Эрүүгийн шинжтэй ийм асуудлыг хизээч тэд нар хажуугаар өнгөрөөхгүй. Харсан л бол, үзсэн л бол, сонссон л бол заавал шалгана. Тэр жил би Чехэд байж хахад нэг хүүхэд бол ингээд ээж аав нь шүнжин дискодод барда нялх хүүхдээ аваачаа цойжилчод яваад гэсэн асуудал гарч ирсэн. Тэгэхэд хөршүүд нь цагдаа дуудаад тэр хаалгыг онгойлгуулаад тэр хүүхдийг гаргаж ирсэн. Тэгэхэд гашаахан дээр нь тавиад орхицсан. Тийм асуудал хүртэл гарч байгаа шүү дээ манай тэнгүүдийг хийж байгаа ажил. Тэгэхээр хөршийн холбоо энэ дээр бол айгүй сайн ажилтдаг шүү дээ. Өөрийгөө шаргалж чадахгүй, хоол ундыг чадахгүй тийм хүүхдийг хүртэл орхио явуулсан тийм хэрэг гарч ирсэн шүү дээ. Би бол мартаагүй л энэ тэрийг. Тэгэл хайцсан нөгөө хэд нь хайцсан гэхээр эсвэл ганц ээж өөжидээ далгуулаад гэсэн дискод нь явуулсан. Эсвэл найз нөхдийн төрсөн өдөр тавьчих. Одоо хэрэг нь ээж нь гэж яваад өгдөг байхгүй. 11 шөнийн 11 12 болж хахад орч ирнэ. EBT имийг бол өстой хөршүүд амар мэдээлдэг угаасаа. Эдний хүүхд өстой байнга уйлах юм а. Эдний хүүхд өстой байнга ингээл яагаад байгаа нэг л нэг бишээ энэ гэр бүлийн амьдрал заавал цааш нь мэдээлдэг гэдэг. Дээр би лайв бас хийсэн штэ. Та нар миний YouTube руу ороод үзээрэй. Хэрвээ дарамтлал гэр бүлийн хүчирхийлэл эрхчлөө боогдсон, бичиг баримтыг хураачихсан, нууцсан, цалингийн хураачихдаг тэр зөвхөн өөрийнхөө байлгадаг тийм нэг аратан мэд одоо тийм ирчүүдийн асуудал байх юм бол гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвүүдэд хандж болно гэсэн ийм лайв би хийсэн байна. Хамгийн түрүү цагдаад хандан, полиц чээр тийм ээ 158 руу дуудана, 112 руу дуудана. Оспот гэд хүүхэд хамгааллын байгууллага байдаг. Инвестицийн центр гэж байдаг гэр бүлийн хүчирхийллийн өртсөн хүмүүсийн хууль, сэтгэл зүй, нийгмийн үйлчлэлийн үзүүлэлтийг зөвлөгөө өгдөг, үнэгүй өгдөг газрууд байдаг. Сэтгэлдээ нуугаад төвчээд явдаг шүү хүүхнүүд нь хэрхэвч тэгж болохгүй. За яг нэг гайгүй болчих байгаа. За нэг одоо нэг овоо байгаа юмсан гэдэл ингээл тэсэж явдаг хөрх юм. Тэгэхэд цаанаа энэ сэтгэлдээ ажил дээр очиж бүтэн гүйцэд инээж чадахгүй ийм амьдралтай болсуудыг хамт олон нь бас жоохон ажиглаж юм шүү ер нь. Хэлж чадахгүй шүү дээ. Хэлхэл юм бол нөгөөх нь өстө чи яах тэр хүнд миний тухай ярьд ингээл дахиад мэднэ. Амар хартагаасаа болоод ямар аимшигтай байдалтай бол авраатан мэд болцоодог. Тоглоом тоглосноосоо болж араатан мэд болцоодог. Арх уснаасаа араатан мэд болдог. Ярих юм шиг нь бол өстө үнэхээр аюултай. Чех бол Европын холбооны дотроо бол их чанга хуультай юу гэвэл ерөнхийдөө бол Финланд, Дани, Швед орныг бол дараа ортог юм байна. Эдгээр бол ерөөсөө маш хатуу мөрдөгддөг, хүчтэй, маш сайн хэрэгждэг хуультай гэж ингэж үздэг юм байна. Европ дотроо. Тэр бол яг үнэн гэж боддог. Нэг тийм. За би аргалаад өгч. За би нэг найз нь таньдаг хүндээ хэлээд ингээ аргалаад өгчигээд ингээд гүгэх ямар ч боломж байхгүй. Тэрээс яг л хууль бол хууль. Хуулиараа хэрэгжих бүх юм. Яг тухайн шүүгч, тухайн өмгөөлөгчөөс шалтгаалаад тухайн хэрэг нь ямар хөнгөн үү гэдгээс шалтгаалаад хэрэг шийдэгддэг.
За хамгийн хүнд тусдаг хэрэгүүд юу байдгүй? Согтугаараа машин барих, хар таних, авилгал, татвар санхүүгийн залилан, бичиг баримтны залилан. За тэгээд хүүхдийн эрх зөрчигдсөн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл бол гадаад иргэн ч байсан адилхан, чех иргэн ч байсан адилхан чанга тусдаг. Энд эдгээр ийм хэдэн 5 зүйлтэнд бол үнэхээр чанга хуйлтай газар. Хүний нутагт хэцүүлтэй бид нар ойлгож байна. Амьдарч үзээгүй шүдсэн. Янз бүрийн стресс дагуулах асуудлууд гардаг. Яг санснараа амьдарч чаддгүй гэвэл үгүй. Бас л хэцүү. Тэсвэртэй, төвчээртэй нэг л цаашаа өргөжлүүлээд явдаг. Тэндээс биш би ирсэн чинь ястаа миний санснаар болсонгүй. Энэ амьдрал чинь ийм балаа, ийм чек гэж ийм байт юм уу? Европ гэлсэн чинь угсан хойноо ястаа хогийн газар ичиж гээл. Нөгөө нутаг усын муулаад, нөгөө хацар айц хүмүүсээ муулаад. Тэгэхдээ уучлаарай та өнөөдөр ямар ёс зүйтэй, ямар хүмүүжлтэй, ямар хэмжээнд өөрийгөө авч явах чадвартай гэдэг нь бас өөрөөсөө эхлээд заавал асуух хэрэгтэй бид нар. Ямар ч оронд хуйлтай штеп. Юундаа ч хүрээгүй цалингаа ойлгохтой авч чадаж амжаагүй байж ээж хамгийн түрүүнд уура их нэртэй гаргаад дараа нь хүүхдүүдтэй гаргаад зодхын зодоод нүдхийн нүдээр нулимсыг гаргахыг гаргаад шүүхтэр очиж нэг 5 үг хэлчээ. Би хууль мэдээгүй, би тэгээч, би ингээчгүй гэж солиороо. Усын уул ясын дагна чи хэлгүй байгаа нь энд бол хизээч уучлахгүй. Ерөөсө хамаагүй шүү дээ чи хэлээ өөр сурах ёстой. Аратан бид авиртай одоо энэ дээрлэхүү байгаа хэрвэж одоо энэ байх боломжгүй ийм л асуудал шүү дээ. Ер нь хүн чинь амаараа яриад тохироод ингээд за миний хөшөө ийм байр. За тгий ингээ үр хүүхдүүд маань ингээд байна. Хоёулаа одоо яаж цаашдаа энэ хүүхдүүдтэйгээ хэрхэн яаж харьцах уу? Ингэж ярьж яагаад болдгүй юм бэ? Хүүхдээ айдсар биш итгэлээр л өсгөлдөө хэдүүлээ. Хүүхдээ хайраар хүмүүжүүлж яагаад болохгүй юм бэ? Харгасаар хүмүүжүүлсэн хүүхэд том болоод ямар хүн болох ойлгомжтой шүү дээ. Та нар чинь аав ээж нар чинь хүний нутагт очиод бие биенийг очиод нүдээ дагараа гэж явуулсан уу? Хүний нутагт очиод бие бинийгээ сайхан түшээд тулаад яваарэ. Хүний нутагт хэцүү шүү. Хайртай хүмүүс нь бүгд Монголд үлдчихлээ. Миний хүү ханигаа хайрлаж яваарэ. Үр хүүхдэд түшээд тулаад яваарэ. Дэмжээд яваарэ гэж явуулсан байгаа үстэй. Эртөө ирчүүд чинь бидний түшиг тулгуур бидний чинь ноён нуруу байх хэрэгтэй үстэй. Хаана байгаа юм бэ тэр ноён нуруу чинь? Яг энэ өнөөдрийн асуудалд энэ залуугийн зүгээр жишээ байгаа болохоос цаана мэддэхгүй байгаа зөндөө энэ гэр бүлүүд бас байна. Би хол байгаа ч гэсэн байнга сонсох хэрэгтэй. Нэр үнэхээр зүрх өвддөг нэр. Ямар ч амжилтанд хүрээгүй, ямар ч одоо цалин мөнгөндөө залгаагүй ээжээж л тоглоом руу гүгээд л өрөнд ороод тэгэл тэр алдсан мөнгнөөсөө болоод уурлаад гэр бүлийнхэн рүүгээ хамаг уураа гаргаад эсвэл нэг олигтойхон шиг архины цаана гарч чадахгүй ээжээж л өгч байгаа юм шиг нөгөө пиа барих дарсыг нуугаал нэгдч мөнгөөрөө хорхоод хоёрч эрүүл мэндээр хохирол гуравч гэртээ очиад нөгөө ууж идснэг нөгөө тав өрөнгө балгасныгаа зүгээр аслан барны тултал нэх зоригтой баатар хүн. Усан хойноо өстө гэр бүлийнхэнтэй баатар болохоос биш яг амьдрал дээр яг үнэхээр баатар байна уу гэвэл лөөлөн шүү дээ. Чадахгүй. Муу ир эмдээд ирлэх үү гэж үг байдаг шүү дээ манай Монголын үг. Хөөх юм тэр бүсгүй за өстө хүний нутагт очиод би өстө 5.4-өө зарцуулаа. Өөр хүүхдүүдээ ийм сайхан газар аваачаад ямар ч хэсэг нэг сургууль соёлоор явуулаад ингээ нэг айтайхан амьдрандаа л гэж бодож л дандаа л сайн сайхан зүйл бодоод очиж байгаа шүү дээ. Гэтэл яг хажуудах нь ер нь хүн дайсангаа бол холоос хайлтгүй хажууд нь л байж байгаа байхгүй. Ураа чаргаач хүмүүс дандаа хажууд нь л байж байгаа. Муу муухай юм хийдэг, хов жив ярьдаг дандаа хажууд ч л байж байгаа. Үнэн шүү дээ. Тэгэл ураа гаргахлаар нэг худлаагаасаа миний хань найз надад дахиад их гуйжлаар мөчлөөр гэл. Цөм цогчмор те бүр тийм юмнуудыг харахлаар бүр дургуулчдаг. Наадад чи өөрийнхөө гэр бүлийг аз жаргалтай байлгаснаар эх орныхоо нэрийг Монгол хүн ёс чутгатай байдгийм бэ гэж одоо Европод бас л нэг яригдах асуулт шүү дээ. Тэгэхэд зарим залуучууд маань, монголчууд маань ингээл хараад байхад монгол хүний ёс чухлыг ямар өндөрт авч явахыг хичээж байна. Өв соёлыг сурчлаад урлаг одоо тэр наадмаа хийгээл үндэсний хувцаараа Европод гайхуулаад одоо ингээл бас сэтгэлээрээ бүр монголоороо ингээд нөгөө нэг
Европт гайхуулж эх орно гэсэн сэтгэлээр амьсгалаад ингээд явж идэг. Шинэ зөв зөвтэй хүмүүжлтэй юм сайхан гэр бүлээ сайхан авч яваад үр хүүхдээ сайхан цэвэр цэмцгэр соёл боловсралтай болгоод ингээд амьдарч байгаа хүмүүс зөндөө байж тээ. Тэдрээс хараад та нар үлгэр дуурайлал авал та. Өөрөө тэнийг бол бусдаас суралцал та. Хажууд чинь өчнөө сайхан үлгэр жишээ авах хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхэд зарим нь харамснаар дэндүү муухай айш зангаа бодлого одоо тийм хинэггүй байдлаасаа болж монголчууд өстой амар зэрлэг өсөж шүү дээ. Яана эртнээр тэр жоохон хүмүүсийг амар зод бас л нэг тийм зододог бас л нэг тийм террорист хандлагатай бас л нэг юм тэнэг хүмүүс гэдэг юм биш үү гэж өдөөд өстой чек даяар ярьж байгаа да бурхан минь. Тэгэхэд бүгдээ тийм биш шүү дээ уучлаарай. Өнөөдөр чехэд 15,000 монголууд байхад за тэнд дотор нэг 1000 2000 тийм байвал байх юм. Юу гэсэн үг юм бэ Монголд өстой хүүхдэд зөвхөн зодож хүмүүжүүлдэг гэж юу гэж байгаа юм? Юу яриад байгаа юм бэ та нар? Ойлгосонгүй. Тэгээ би хууль мэдэхгүй. Сурах нь яасан хуулиа мэдчих зодох гэдэг юм хайшин. Тэгэхээр бодууштай шүү дээ. Ер нь уур биеийг зовоодог, уул морийг зовоодог гэдэг уураа твчиж хүлээцтэй твчээртэй одоо юм соёлтой байцгаач ижил бид нар хэдүүлээ хүнд хэцүү давна шүү дээ. Нэс би л ууртай хүнгээр дэлсээ хажууд ажиллаж байгаа хүн рүүгээс ч үсчээл хажуудлынхан хөшөө рүүгээс загнаал орилж бахираал хэвээр би Чингисийн Монгол гэж худлагаас цээж дэлсээд тэгсэн мэтлээ яг үнэн чанартай болохоор гүсэн баасныхын Чингисийн Монгол хамгийн ялцдаггүй тийм муухай асуудлуудыг гаргаад хамгийн хайртай хүмүүсээ хамгийн хайрлаж хамгаалж ах хэвээр хүмүүст хамаг уураа гаргаад ингээд байгаа хүнийг мэдэх хүн бидний өвгдөөц тэгж бид тэгэд тэгэхээр гэж гуйсан юм уу? Үгүй л вэ нэрээ. Үгүй байх гэж бодож байна. Тэгэхээр хэдүүлээ ганц чехт ч биш. Энд бол өөр орнд ч бас байгаа л байх гэж бодож байна. Дэндүү ууртай, дэндүү стресстэй ер нь одоо ингээд хараад байхад бидний үед ч бас тийм улсууд очтгүй байж гэж ингэж бодогддог шүү дээ. Одоо энэ сүүлийн үеийн хүмүүс яасан төвчээргүй, яасан их омгтой, ямар их одоо тийм эго өндөртэй болцсон юм бэ бурхан минь. Юмаа сурчаад, хэлээ сурчаад, чи ядаж нэг 5 үг холовчоод чехэр яриад өөрийнхөө асуудлыг шийдэх чадвартай болцоод тэгээд тэр эго руугаа одоо ядаж төгөлбөр болдгоо маа гэхэд хитрхи тийм бие тоосон байдал хүн ямар байх өөрөөдөө дэндүү итгэлтэй мод тэгвэл ерөөсө тэр итгэлийг олох тэр хэмжээний тархины одоо цэнгээ авал та суралцал та өөрөө мэдтгүй бол хажууд хүмүүсээс ичиж амьдрал та гэж л ингэж хэлээ да. Одоо тэгээд ярих юм бол өчнөө л их юм ярмаар үнэхээр бүр тэр 3 хүүхэд тэр нэмэгтэй би үнэхээр өргөцсөн үнэхээр хэцүү. Гэхдээ дотроо янз бүрийн асуудал байсан л баг. Тэгтэл ёо тэр хүүхдүүдийг тэгж цодод мэдэж ярил. Тэр хажууд нь байсан хамт олон яагаад мдээгүй юм бэ? Мэдсэн бол цааш нь яагаад хэлээгүй? Яагаад энэ залуу бүр ингэж амар давраацсан бол доо л гэж ингэж бодогдоод байгаа шүү дээ надад бүр. За тэгээд арх сохтуу машин барьцгаав тий одоо ийм муухай дантын ийм муухай хүчирхийллийн асуудал битгий гаргаараа хүний нутагт амьдарч байгаа бол бас хичээж амьдраарай л гэж ингэж хэлээ да. Тэгэхгүй бол одоо хууль чанга миграшны асуудал маш чанга байна. Европ бол ерөөсөө одоо шүүхээр орсон улсуудыг бол визэнд ер нь суухгүй болж байгаа шүү дээ. Тэрийг мэдж байгаа үсттэй ер нь бол тий их орноо буцаач хэл гэсэн ийм л бодолтой байгаа шүү. За тэгээд бүгдээрэнд нэрүүлэнхийг хүсье тэгээд уужим ухаалаг одоо байцгаая гэдэлээ тийм ээ хичээж амьдрий да хүний нутагт бол хэцүү гэхдээ хичээх хэрэгтэй үнэхээр хичээх хэрэгтэй шүү та нарт аль шаргал хүсье баяр таа